Гэр хорооллыг орон сууцчлуулах хөтөлбөр 2013 оноос хойш ажил хэрэг болсон. Энэ ажлын биелэлтэнд иргэд энэ жил дүн тавина. Гэтэл хэдэн зуун иргэн дахин төлөлтөөс болж ор хоронгүй түрээсийн байр хэсэж хоног төөрүүлэн яваа гэх мэдээл хэвлэл мэдээллийн хэрэгслийн нүрийг өнгөлдгөө. Тэгвэл хилам таталсан гих гэр хорооллыг орон сууцчлуулах хөтөлбөр хэрхэн хэрэгцсэн талаарх мэдээллийг хотын дарга өглөө. Одоо тэр хоёрын тэр хилцээрээс ямар ч хохирол амсахгүй улс төрчд орж ирээд бодлуулаад байгаа. Одоо наран туулдар чинь хоёр хүн 8 ярьж хахад нь одоо сумья базар очиод яриад унулсан чинь аюул болно үсттэй. Хоёр одоо техникийн зах дээр машина 8-aalцах гэж хахад нь чи тэгсэн ингэсэн гэдээ яриад унул аюул болно үсттэй. Яг л тэрнтэй адилхан 8 яваад байхгүй утга нь бол. Нийслэлс хэрэгжүүлсэн энэ их бүтээн байгуулалтын ажлыг хитгэн улс төрчид үнгүүдүүлж байна. Иргэд болон хөрөнгө оруулагч гүйцэтгэгч компаниудын дунд нохоод яс хайж өгөх мэт хэрүүл маргааныг үүсгэж байгаа хэсэг бүлэг этгээдүүд бий бүтээн байгуулалтын ажлыг тасалдуулах гэсэн башир аргатай улс төрчдийг энэ үйл ажиллагаагаа зогсоогооч хэмээн хүсэж байгаагаа хотын удирдлагуудын зүгээс илэрхийллээ. Шийдэхэд жоохон хүндрэлтэй нэг асуудал гараад байгаа нь бол янз бүрийн иргэд бас тэгээд улс төрийн хүчин байршлууд дээр явж одоо иргэдэд янз бүрийн танин мэдүүлэх ажиллагаа хийн, зөвлөгөө хийн гэдэг одоо ирээдүйнгээ өсгөх юм уу ийм байдлын одоо цуглуулж тайлбар өгөх ийм байдлаар одоо хүмүүст бас буруу зүрх мэдээлэл нэлээд юм түгээж байгаа. Энэ асуудал нь бас нэлээд шийдэхэд хэцүү, уулзалт хийж болохгүй гэх зэрэгээр ийм байдлаар хорж болохгүй учраас иймэрхүү асуудал бас гарч байгаа. Гэр хорооллын дахин төлөлтийн эхний ээлжийн 150 айлын орон сууцны барилга ашиглалтанд орсон. Баянзүрх дүүрэгт 462 айлын орон сууц, Сонгон хархан дүүрэгт 582 айлын орон сууц, Сүхбаатар дүүрэгт 60 айлын орон сууц мөн ашиглалтанд оржээ. Мөн 2016 оны эхний хагас жилд 1104 айлын орон сууцыг ашиглалтанд оруулж, дахин төлөлтөнд хамрагдсан 4000 гаруй иргэдийг тохилог орон сууцаар хангах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэлээ.